Сайдын ондоотой нэг хэдэн хүн байна. Одоо чи инкерээс хэдэн сайд ч одоо 3 дахь удаага сайд хийж байна. Одоо бодвол Монголын шилдэг болсон ч юм байлгүй гэж ирэх хэрж байгаа нам нь үзэж байгаа баг. Тэгээд сая хэлж нөгөө өөрхөн тойроор яам аваа явцсан. Одоо Бадан сүрэн сайд нь Улаанбаатар хот руу авчих тухай ярьж байнаас арайш Доронт руу аваа явчихгүй байлгүй. 1990 оноос ер нь 36 жилийн 30 та нар засгалсан. 2016 оноос тасралтгүй 10 дахь жилдээ засгалж байна. Энэ хугацаанд 4 засгийн газар дамжаад 115 хүн давхарцсан доогоор сайд хийсэн. Бадан сүрэн сайд 116 дахь сайд. Дэд сайд нэрийг оруулах юм бол энэ тоо 250 давна. Энэ сайд болж байгаа хүмүүс давхарцсан тоогоор энэ сайд болж байгаас бүгдээрээ танаа намын гишүүд. Буюу танаа намын өдөр зүйлийн гишүүн, их хурлын гишүүн. Тэгээд энэ хугацаанд энэ 116 хүн асуудлыг шийдсэн нэг салбар байхгүй. Өвтгөл юм болох гэдэг эрүүл мэндийн салбартай. Төвчд гарах юм бол яаж ижигэд 2 жил хийж хүлээгээрэй гэдэг нийгмийн хамгааллын салбартай ийм болгоцсон. Гараад Улаанбаатар хотод хаар төлөлгөөгүй зохион байгуулалт замбраагүй юм хотыг та нарын болгосон. Энэ утаа бол та нарын уран бүтээл. Төмнөө ядуурлаас гарна гэсэн гаргаагүй. Улам ядуурсан. Өөрсдөө л баяцсан. Тэгээд бүгдээрээ ээжлэл солигдол сайд хийгээд идэг. Нэг 200 өнөтөл бүх юм нэргээд идэг. Ийм байж болохгүй л дээ. Холливуудын Ocean-ы 13 кино үдээ. Та нар үзчихсэн мө? Тэр кинон дээр 100 сая доллар дээрэнтэх гээд 13 цугулж байгаа тэр хотыг дэлбэлдэг байхгүй. Та нар бол яадаг гэх ногоо автобус оруулж ирээ 100 сая доллар авчдаг. Бүр төгсөрцөн. Сайхан нэртэй гой зоригтой бүх сангуудыг тонон дээрэмтсэн. Жижиг дунд үйлдвэрлэх санг бүгдээр хувааж хоож тэмцүү авсан. Нэг хүний 950 сая төгрөг. Өвсний толгойд тэнцүү тарьж байгаа юм шиг. Босрлын зээлийн санг бүгдээр авсан. Хүүхдүүдтэйгээ авсан. Онц сурдаг, хичээн мэрийдэг, энгийн амьдралтай айлын хүүхдийн боломжийг урдуунаас ухаан амсан. Тэг чи одоо дахиад ингэж засгалж байгаа. Ер нь ингээд 3 сонгуул дараалаад ингээд ярьчаар ер нь ялчаар тэгээд одоо өөртөө надад хэлэвдэ гэдэг байдалтай ханддаг юм шиг байна. Тэгээ үнийг ч бас манай иргэд бас харцлага ойлгох. Өнөөдөр асуудал нь шийдэгдсэн салбар энэ улсад нэг ч алга. Монгол улсад мөнгө байна уу байна? Маш их мөнгө байна. Зөвхөн 2026 оны төсөвчөө ороод 100 их найдах гэж байгаа. Сүүлийн 3 жил. Ийм их мөнгийг зур гарын салгаар урсгасан. Асуудлаа шийдэж чадаагүй өнөөдрийг болтол. Ийм харгас хандлага, ийм хүйтэн сэтгэлээ хизээ болох юм бэ? Асуулт суугааны гоё тойруулж хариулсан болол бид нар нэг асуусан болол та нар нэг хариулсан болол ингээд дуусдаг. Ийм нөхцлөөс өөрчлөгдмөр байна. Талбайгаа тойроод биш, талбайс хойш нь 5 км-ийн радиусныг яваад үзээч. Би өөртөө ерөнхий сайд руу та энэ сайд дээр хорон эмнэлэг дээр очиж үзүүлээч гэдэг мессеж ütсэн. Арай дэндүү харгас бодлого, арай дэндүү хүйтэн сэтгэл гаргаж байна. Тэгэл нэг 115 ээжлэл сайд болоод байдаг. Энд чинь 2016 оноос давхарцсан тоогоор 115 сайд хийж штэ. Бадан сүрэн сайдыг оруулбал шинэ юмдаа гэж оруулбал 116 дахь. Албан тушаалын төлөө болохоор хоорондоо үзээд идэг. Ажил их болохоор байхгүй. Үг хэл.